За хамт байгаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. Студид манай зочин маань хөрөлцөн ирсэн байна. За өнөөдөр хүний их эмч, орчны эрүүл мэндийн судлаач Дэлгэр Зол бидний студид хөрөлцөн ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За дотоод орчны бохирдол гэдэг сэдвийн дагуу үзэгчдэдээ бас хэрэгтэй мэдээллүүдийг хүргэнэ хэдүүлээ. Тэгээд юун төрөнд бас яг дотоод орчны одоо бохирдол гэдэг зүйл нь яг юуг хэлээд байгаа вэ гэдгийг бол манай үзэгчдэд хэлэн мэдгүй байгаа л гэж бодож байна. Ер нь бол ингээд агаарын бохирдол гэдээ ярихаар Монголын ард түмэн одоо бүгдээрээ хардаг үздэг учраас гадаад орчин аюу сайн мэдээд байгаа. Өө гадаа гарсан ч тийм бохирдолтой байлаа гэж ярьдаг тий. Гэтэл хүн болвол амьдралынхаа ер нь 80-90%-ийг дотоод орчин буюу ингээд дөрвөн ханаар тусгаарлагдсан орчинд өнгөрүүлдэг. Тэр нь дотор байгаа орчныг бас тусад нь ингээд судалдаг. Дотоод орчны агаарын бохирдол судлах юм одоо судалгааны багш юм уу судлагдах хүн бас байдаг. Тэгэхээр гадаад орчны агаарын бохирдлоос дэлхий дээр 4.2 сая хүн жилд насардаг. Дотоод орчны агаарын бохирдлоос 3.8 сая хүн. Тэгэхээр ер нь ойролцоогоор бараг тэнцүү шахуу. За тэгэнгүүт одоо яг ялгааг нь би одоо та асуусан учраас хэлэх гээд байгаа. За жишээл ингээд ханиад хүндрээд хатгаа болдог. Бид нар ингээ энгийн хүмүүс мэддэг те. Тэгэнгүүт хатгаа өвчний нас баралтын одоо 0-5 настай хүүхдээ хатгаа өвчний нас баралтын 45% нь дотоод орчны агаарын бохирдлоос болдог. Тэгэхээр 45% гэдэг чинь 10 хүн нас барсан байлаа гэхэд 4.5 буюу бараг 5 хүн нь тэр одоо хатгалгаа өвчтэйг хүүхдийн амьдарч исэн дотоод орчин муу байсан учраас нас барах шалтгаан болсон гэсэн. Тэгэхээр одоо гэтэл гадаад орчны агаарын бохирдол хатгалгаа өвчин 27 ч бол 30 орчим хүүхдэд арай бага хувьтай нөлөөлдөг. Тэгэхээр шууд утгаараа юу гэж юм гэхээр миний амьдралд ялангуяа бага насны хүүхдүүд өндөр настай хүмүүст хамгийн их эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг юм бол дотоод орчны агаарын бохирдол гэдэг гэсэн. Тэгэхээр ялгаа нь ерөөсөө тийм гэсэн. Энэ дотоод орчны агаарын бохирдол гэдэг зүйл тэгвэл яг юунаас үүдээд байгаа юм л тий. За гадаа бол тэгээд одоо тий танаас болоод ийм юмнаас болоод агаарын бохирдол үүсээд байна гэдгийг бид нэр мэдээд байдаг. Дотоод орчных гэхээр бас яг юунаас нөлөөлөд байгааг сайн мэдэхгүй байгаа даа л та. Яг нь Монгол орнд бол мэдээч хэрэг өвлийн уйлралд бол хамгийн их хувь нь гадаа байгаа агаарын бохирдол чинь одоо цонхоор ч юм уу, ханаар ч юм уу, туургаар ч юм уу нэвчээ дотоод руу орчин руу орж иж байгаа. За энэ бол улирлын чанартай. Гэтэл улирлын чанараас үл хамааран дотоод орчин тогтмол нөлөөлдөг бохирдуулагчийн их усрүүд бол одоо бидний хэрэглээд байгаа энэ тавилга, энэ одоо тавилга одоо энэ артлын барилгын материал буюу манай энэ өрөөг хийсэн материалын хан, туурга, тааз, будсан, будаг, шохой тэгээд хэрэг гэр дотроо ингээд зуул асаадаг, хүж асаадаг, дээрэс нь манайх ингээд нойлын өрөөндөө тасралтгүй хүж асаадаг Монгол тий. Энэ шууд өөрсдөө гэртээ агаарын бохирдол үйлдвэрлэж байна гэсэн. Ялангуяа зуул энтер бол ингээд тос ингэж шатдаг учраас бас маш их хэмжээний одоо ингээд яг багжаа гэртээ би одоо жишээл ингээд хэмжээд үзэхэд бол эдгэр зүйлсүүд. За дээрэс нь болохоор бас нэг одоо сүүлийн үед би анзаараад байгаа юм нь болохоор галтгоо нийлсэн ийм том өрөөнүүд идэхтэй одоо Америк галтгоотой гэж одоо рекламадад яригддаг. Гэтэл тэр өрөөнд яд гэхээр хоол хийх болгонд тасралтгүй агаарын бохирдол үүсгдэг. Манай гэр одоо өөрөө тий хоол хийхэд өөрөө ч гэсэн ингээд яг тийм юутай. Тэнгүүд би нэг өөр илэг цорс жоох идэх дуртай. Тэгэл илэг цорс шарангуц чинь багч чинь бүр ингээд орилол бүр 700 800 өрөөд байхгүй. Тэгэхээр одоо би юу гэж бодоод байна гэхээр яг ингээд нөгөө нэг хуучин дээр үеийн барилгууд болохоор галтгоон тустаа тэгээ дээрс нь агааржуулагчтай ингээд тустаа байсан тий. Тэр бол зүв байсан байна. Тэр Америк галтгоо гэдэг би одоо Америкт бас айлын гэрт бол очиж үзчихсэн. Америк галтгоотой тийм том өрөөнд яд гэхээр галтгооныхаа ажилтал хвшлэн балкон нэдэг. Шууд галтгооноос гараад нөгөө мах цахаа шарж идэл ингээд. Тэр яаж юм гэхээр агааржуулалтын тогтмол сэлгэлт сайтай газруудад бол яг хоол хийдэг буюу сайн өөрөж асуусан дотоод орчны агаарын бохирдлыг үйлдвэрлээд байгаа ямыг гаргаад одоо сэлгэж боломжтой юмнууд дээр бол тийм байгаад байгаа юм. Манайх шиг 6 сард нь таг хаалга цонхоо хаадаг газрууд бол тусдаа байсан арай дээр юм байна. Тэгэхээр юу гэхээр бид нар ахуй дээр өөрсдөө хоол моолоо хийгээд тэрийг үйлдвэрлэдэг байх нь. Бид нар өөрсдөө мэдхгүйгээр бидний амьдарч байгаа энэ материалууд бидний одоо гэрийн одоо бид нар өөрсдөө гоё болгож байгаа гэж хэлээд л гипсэн хавтан янз бүрийн хавтан гоё юмар чимээд л эсвэл будаг шохоо түрхээд л те одоо цэцэрлэг энэ төр бол бүр ингэж байна штэ энэ бүлгээ цэнхрээр будаа тэр бүлгээр шараар будаад гэдэг аахгүй яг үүндээ миний яг судлаач хүнийнүүдээр харахад бол ямар ч будах хэрэггүй байхгүй будахгүй байх тусмаа бид нар хүүхдүүдэд илүү хамгаалж чинь гэсэн тэр гоё ганган харагдаад байгаа бүх юмны чинь арталт дандаа эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн юмнууд дагаад явж байна ялангуяа будыг бол бид нар маш сайн ойлгох хэрэгтэй будаг болвол их бага хэмжээний дандаа одоо дэгдэмхий органик нэгдэл буюу хавдар төрүүлдэг бодисуудыг ялгаруулдаг. Тэгэхээр тийм юм ялгаруулах хэмжээнд
одоо ялгаруулдаг хэмжээ нь олон хоног байна уу, бага хоног байна уу гэдгээс хамаарат чанар нь яригддаг. Тэрээс огт ялгаруулахгүй хими байцгүй байгаль дээр байдаг тийм гоё тод өнгөтэй гэж уусаа байхгүй ш. Тэр чинь ямар нэгэн байдлаар ингээд хими процессор гаргаж авч байна. Хоруу чанар нь арай бага байгаа нь тэр ялгардаг байцсууд нь хурдан хугацаанд ялгараад дуусаад бага нөлөө үзүүлдэг. Муу хужаа бодгонууд бол бид нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Удаан ингээл орц бутчлаа гэхэд хэдэн 7 хоногор ингээл үнэртэд байгаа. Тэд нар бол шууд одоо агаарын бохирдол үүсгэж чинь дээрэс нь хавдар төрүүлэгч бүр олон улсын баталгаажсан нэгдүгээр жигсаалтанд орцсон бензол толгой формальдгэд бол бүр тасралтгүй ялгарч идэг засварын ажлууд явцдаг гэсэн. Бид нар бол одоо яг хортой байдгийн байна гэдгийг нь бол мэдэхгүй байгаад байна шүү дээ. Ямар ч мэдээлэл авахгүй тий. Энэ одоо эргэн тойрны энэ одоо хавтангоо түрүү хэлэхээр нэг гайхалтай тий. Энэ хавтангууд тэгээд нөгөө хорц өнөртэй будагнууд ч гэдэг юм уу. Яг хөө ингээ хурц юм аа, толгой өртгөөд ингээд боддог мөртлөө яг ингээ хүний биед ингэж нөлөөлөд байна. За томчуудын хувьд ийм байлаа гэхэд одоо бага насны хүүхдүүдэд бас яаж нөлөөлж байгаа бол тий. Тэр нь одоо бас хэцүү юм байна. Ерөөсөө анхаарч тий. Ер нь бол агаарын бохирдлыг би ингээд сургалт явуулахыг нэг асуулт асуудаг байхгүй. Таанаа ингээд нэг өрөө 5 настай тэр ээжээ 18 настай тэр ээжээ аль нь илүү хордох вэ гэдэг юм. Хөө энэ алдаатай асуулт байна багшаа гэдэг хүмүүс ингээд здэг байхгүй. Яагаад гэхээр тэр асуулт ерөөсөө алдаатай биш. Бид хоёр ингээ яг ижлэхэн агаараар амьсгалж байгаа ч гэсэндээ бага насны хүүхд гарч ирэхдээ уушгины хөгжлөө бүтэн явагдаагүй гарч ирдэг. Бид нар одоо мэдээж шүү хүүхд ингээ усан дотор байжгаад гарч ирдэг тий. Тэр усан дотор бол уушгины ямар ч хэрэггүй байжгаад гарч ирснийхаа дараа уушгины хэрэгцээ нь үүсээд тэгээд тэлээ төгжөөд 7 нас хүртэл хөгждөг байна. Тэгэхээр энэ бага насны хүүхдийн уушиг нэгдүгээрт цулцангийн тоо буюу хөгжил төрөгч аваад дамжуулдаг энэ хэсэг нь тоон цохон байна. Хоёрдугаарт хэмжээ нь бага байна. Гуравдугаарт хүүхд бид нар андшгүй мэддэг хүүхдүүд биднээс хурдан амьсгалдаг буюу бид нар ингээд 2 амьсгалж яхад тэр хүүхд 3 амьсгалдаг. Тэгэхээр яг уу гэхээр зүгээр логикоор ботход ч гэсэндээ би 2 удаа хортойгоор авч байгаа л тэр хүн 3 удаа хортойгоор авчиж байгаа юм. Тэгэхээр нөгөөх нь угаасаа одоо хөгжиж амжаагүй уушиг дээрэс нь авж байгаа хэмжээ нь ихсээд нэмэгдээд ирэхээр тэр хүүхдүүдэд эрүүл мэндэд нь битээр яг адилхан ижлэхэн агаараар амьсгалж гэсэндээ тэр хүүхдэд илүү сөргөөр нөлөөлж ийн гэсэн. За үүнтэй яг адилхан жирэмсэн ээжүүд. Жирэмсэн ээжүүд яадаг вэ гэхээр одоо хүүхдээ бид нар тижээхийн тулд бойжуулахын тулд цусных нь хэмжээ 40% ихсдэг. Тэгэхээр би бодлоо надаар миний одоо биеэр 3 литр цус эргэж байгаа. Жирэмсэн эмэгтэй биеэр 4 литр цус ирэх гэдэг. Тэгэхээр нөгөө 3 литр агаар руу орж байгаа хортой бодис 3 литр хортой цус 4 литр хортой цус 2 эргэх юм бол одоо алинд нь илүү хүн илүү хортох уу? Арай их хэмжээтэй л хортно. Тэгэхээр нөгөө нэг эмзэг хүмүүс бол даа ялангуяа дотоод орчинд байхдаа өөрийгөө хамгаалах нь маш чухал гэсэн үг ер нь бол. Одоо тэгээд за гадаад орчин маань за Монголын нөхцөлдөө ярихад бол мэдээж гадаад орчны бохирдол агарын бохирдол бол маш их байгаа даа тийм. Ер нь бүх үйлрэлтэй л баг тийм баг шиг байна. Тийм. Тэнгүүл дотоод орчиндөө бас ингээл тавилга одоо юу гэдгийг эд зүйлсээс ингээд бас хордоод байдаг. Тэгэхээр яг эрүүл байх үндэслэл байгаа мó гэж бас бодогдоод байна л дээ. Яаж одоо тэр дотоод орчныг яаж хэршүүлэх юм? Одоо судлаач хүний хувьд наач бүр аим хэцүү шүү дээ. Ер нь бол ингээд нөгөө хүмүүстэй ярихаар за боли амьсгалмааргүй санагч иргэн тий. Тэгвэл одоо тэгж бол мэдээч хэрэг болохгүй. Тасралтгүй техник технологи хөгжиж байгаа бид нар тэртээ түрүү ямар нэгэн байдлаар одоо сая хэлсэн тэр синтетик гипстэй хавтанг бол хэрэглэхээс өөр аргагүй одоо нөхцөл байдалтай байгаа тий. Гэхдээ энд бол мэдээж дэлхийгээр л яг адилхан энэ одоо асуудлуудад тулгараад явж байгаа. Гэхдээ гадны орнууд яаж шийдгүү гэхээр өөрсдөө одоо тусгаар ус бол өөрсдөө ингэ лабораторитой байгаад яг хил гайлаар орж ирэхэд тэр хэсгийг тастаж аваад хөрөөдөд шинжлээд аюулгүй гэснүүдийг оруулж ирж байгаа хгүй. Энэ дэлхий дээр чи бүх юм аюултай бол биш. Хөгжлийнхоо явцад бол муу байснууд нь сайжраад одоо за хүний эрүүл мэндийн нөлөөтэй гэдэг нь багасаад тэрнийхээ ярээр яг гэхээр нөгөө үн өртгөл гэсэн. Манайхан болохоор яаж юм гэхээр нөгөө хямдхныг оруулж ирээд хамгийн хямдхан одоо сая тэр гипсийн автан гэж би ярьж байгаа. Яг тэгэхээр сая нөгөө нэг нэвтрүүлэг үүссэн чинь яг Америкийн нэгдсэн улсад яасан гэхээр далайн шуурганы дараа ингээд аюу олон мянган айлын гэргүй олонгууд нь төрөвчсөн шугамар гихтаас шууд ингээд шинжилгээгээр одоо баахан юм орлоод ирсэн юм. Тэгээд 2 жилийн дараанаас ингээд хүмүүсийн асуудал үүсээд яг тэр мужи дээр ингээд тодорхой асуудлууд үүсээд хүүхдийн одоо өвчлүүд ихсээд исэн чинь судлаад үзсэн чинь яг тэр нөгөө төрөвчлсөн шугамар бөөнд орж ирсэн синтетик гипсэн хавтангаас үүдэлтэй өвчлүүд нэмэгдсэн байсан. Тэр ятга бүр хүүхдийн шаардлагатай хүртэл тэр мужид нэмэгдсэн гэдэг тоонууд гарсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр юуг хэлээд байна гэхээр мэдээч хэрэг маш муу юмнууд үйлдвэрлэж байгаа тэрийг бид нэр оруулахад байлчих юм. Одоо жишээл вейп гэж жишээн дээр ярьдаг шүү дээ. Жишээл дэлхийн улс орнууд бүр хорцсон оруулахгүй. Тэгэхээр бүх юмыг хориод цагдаад байх гэсэн утгатай биш. Ер нь бол хортойг нь бид нар мэдсэн бол арай хор багтайг нь оруулж ирээ.
оруулаад ирсэн бол тэрийг яаж хоргүй болгох юм, ядаж сургууль цэцэрлэг хүүхдүүдэд тэрийг хэрэглэхгүй байх, одоо сургууль цэцэрлэгийн засварыг тим стандартын ямар хийнээч гэдэг юм уу, ийм арга хэмжээнүүдийг авах юм бол бид нар одоо арай нэг өртөөд байгаа өртөлтөө манай мэрэгжлийнхний хэллэг гэдэг нөгөө санаатай болон санамсаргүй өртөлт гэдэг хүүхдүүд бол санаандгүй байжгаад өртөж байна. А түрүүн тэр яг жорлондоо ингээ хүч засаж байгаа юм бол санаатайгаар өөрийгөө өртүүлж байна. Тэгэхээр нөгөө санамсаргүй юмнуудыг бид нар багасгаж чадах юм бол хүүхдүүдэд хойч үе хамгаалах боломжтой л гэсэн. Сонирхож л да таны хэлэхэр чи манай гэрт бол одоо ингээ хангинаал ундаг гэл те юм шарангуут. Тийм. Яг хөө ер нь бол ийм байна да. Бид нар ингээд би өөр миний үндсэн мэрэгчлэр эмчтэй тэгмүүд ингээд за цусны даралт ихтэй шүү. Даралтаа байх хэмжээд эмээ уугаарай гэдэг ингээ хүмүүс бид нар ингээ зөвлөгөө өгөө яваад тийм. Тэр яаж юм гэхээр яг бодит байдал дээр хэмжээд үцгэд эн чинь их байгаад бид нар арга хэмжээ авъя гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс ихтгэл өнөмшлөлт төрөөд тэгээ тэрийг өөрт нь мэдрүүлээ тэгээ тэр эмийг уух сэтлийг төрүүлж байна. А тэрнтэй яг адилхан агаарын бохирдол чинь ингээ хэрвээ муу байх юм бол одоо энэ орчин бол муу талдаа л орж байна. Яг бол энэ C2-ийн хэмжээ жишээл 1200 байх хэвээр. 1200-аас авчих юм бол анги танхим жишээл хүүхдүүд ингээд хамгийн ихний шинж унтаарах шинж, дараачихын толгой өвдөх шинжүүд үүсдэг байхгүй C2-оос. Тэгэхээр за яг энд болохоор бас дэгдэмхийн органик гэх түрүүний миний яриадсан хавдар төрүүлэгч 2 төрлийн байц зөвшөөрөлтөд хэмжээс яг их харагдаж байна. Яг энэ зурган дээр бол одоо 1200 байх ёстойгоос манайд энд 2097 болсон. Бараг 2 дахин их болсон байна тий. Тэгэхээр нөгөө нэг заавал байх ёстой юу гэвэл одоо нөгөө вакцины хүүхдээ идэх шаардлагатай юу гэхээр заавал шаардлагагүй амьд авч үлдмээр байгаад хэлгээ гээд нэг тийм бид нар одоо мэрэгжлийнхний тийм хошин яриа байдаг байхгүй. Заавал бүх хүүхдэд хэлэх албагүй амьд үлдээгээр байгаа хүүхдэд хэлчихгүй гэдэг зүгээр хошигноод нөгөө хүмүүсийг явуулаад гэсэн. Яг тэрэн шиг хэрвээ дотоод орчинд буюу өөрийнхөө байгаа ажил дээр, анги дээр, гэртээ одоо бид нар эрүүл агаараар амьсгалж ийн үгүй гэдэг мэдмээр байвал авч хэрэглэх хэрэгтэй. Нэгдүгürt, хоёрдугаар болохоор одоо яг энийг хэрэглэж байгаа хүмүүстэй би бас уулзсан. Жишээлбэл энийг авсны дараа ингээд дуграад харна агаар цэвэршүүлэгчнийхээ гормыг өөрчилсөн. Нөгөө ямар гормоор буруу ч юм уу эсвэл хэтэрхий баг гормоор тавьсан монголчин их бохирдолтой байгаа тий. Зарим нь болохоор ингээд манайх бүр ингээд хангинаад болохгүй байхаар үзсэн чинь энэ паркетын шалны завсраар ингээд нарийн ширхтээ пургадсэн юм байна. Тэг бид нар нөхөртөөгөө яриад одоо энэ зүүн бүр ингээ хуулаад энийгээ солихоор боллоо ч гэдэг юм. Тэгэхээр энэ яах вэ гэхээр ерөнхийдөө бид нар техник технологийн төвшлийг өөрийнхөө амьдралын энгийн өдөр тутмын амьдралд хэрэглэх. За одоо миний бодлоор энэ би бодохдоо одоо хавар ингээ харшилтай хүмүүс айгүй их байдаг тий. Тэгэхээр яг нөгөө нэг ургамлын тоос хөвж байгааг бол маш сайн мэдэр. Тэгэхээр би яг хаана тоос одоо орж ирээд байгаа, хаанаас орж ирээд байгаа, эсвэл би энийг аваа явуулт энэ дуурах юм бол за би эндээс хурдан холдох юм байна. Арай нэг энэ өрөөнд дотор байлаа гэхэд би айл газар очиж суух юм. За өсчин болвол жишээл ингээл өсний лак будаг маш их юм байдаг. Гэхдээ тэгэх юм бол яг айл хэсэг нь агаарын урсгал илүү сайн байгаа юм. Тэр хэсэгтээ бид нар өс мөсөө бодъё. Тэр хортой юмаа хийя. Агаарын урсгал гайгүй газар нь болохоор зүгээр өснийхаа тайралтыг хийяач гэдэг юм уу. Ер нь өөрийгөө хамгийн бага өртүүлэхээр боломжуудыг судлахад туслана гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр л одоо нэг амар эрдэм шинжилгээний судалгааны багаж гэхээс илүү гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй адилхан гэрийнхаа бид нар агаарын чийгшлийг хэмждэгтэй адилхан энэ заримнууд дээр нь болохоор энэ агаарын чийгшл хэмждэг яг юм бас байгаа даа. Тэгэхээр энэ чийгшл нь 22 гэдэг чинь бас бага л байна. Ер нь бол агаарын чийгшл нь 40-с 60-ийн хооронд байж иж яг эрүүл буюу амьсгалын замын өвчин идэхээр ч юм уу. Ковидын үед бол энийг аюух бариулжсэн. Ягаад бол зарим нь хит амар чигтэй болохоор уушгины төрлийн юмнууд одоо идэхгүй те. Хит хуурай болохоор бас одоо сэдрэл явагддаг ч юм уу. Тийм байгаад байгаа болохоор чийгшлээ ч гэсэн барихад одоо ингээд жишээлийн доор нэг чийгшл дулаан бол маш дайггүй. Дулаан 22 яг тасалгааны температураар чийгшл нь болохоор 27 тавтай байхгүй энэ өрөө. Тэгэхээр ер нь баг зэргийн чийгшл нэмэхээр байна. Температур бол болж байна. Гэхдээ уучлаарай. Одоо дугаараа цэглэлсэн. Нөгөө яг уучлаарай C2-ыг нэмжиж явах их байна гэсэн. Тэгээ сигнал өгөөд энэ одоо веб мэпэн дээр бол энэ ингээд аяахан дуурж байгаа нь бол одоохондоо баг зэргийн одоо нөлөөтэй байна. Бүр амар ингээд сигнал дуурахаараа бүр их ойрхон давтамжтай дуурахаар тийм жоохон танах жоохон. Одоо тэгээд нэгэд ингээд бохирдцаа. Одоо ингээд агаарын бохирдолтой юм өрөө тасалгаанууд байна тий. Байна. Энийг одоо тэгээд яаж дотор нь ингээд ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань яаж одоо ингээд арга хэмжээ авах вэ? Жишээлбэл тэр агаар цэвэршүүлэгч гэдэг байна. Тэр маань бас хэр нөлөө үзүүлдэг юм тий. Яг хөө хамгийн энгийн арга бол нэгдүгээр ингээд заавал бүх ингээд агаар цэвэршүүл авч тавихаас өмнө ер нь бол дотоод орчны агаарын бохирдлын судалдаг хүмүүсийн зөвлөдөг нэг юм бол нефт
салхилуулах. Монгол хүмүүс нефт салхилуулах гэдэг нь бид нар салхитай газар гэдэг юм аа. Нэг талын нөгөө талтай онгойлгоод нефт салхилуулахад ер нь ямар ч өрөө 15 минут бүтэн сэлгдэг гэж онлоор бид нар үздэг. Энэ цонх хаалга хоёроо нефт салхилуулахад 15 минут онгойлгоод хаана гэсэн үг. За тэгээд гаднаас бохир хагаар орно үсттэй гэж асуулт байгаа тий. Тэгэхээр гадаа орчны бохирдол арай бага цагууд нь болохоор Монгол улсад 12-оос 4 цагийн хооронд байдаг. Тэр үед ингээд нефт салхилуулдаг ч юм уу эсвэл ер нь харж байгаа дараа гайгүй байх үед нь эсвэл энэ багжаа ингээд барьж үзэж байгаа гайгүй байх үед нь гэс онгойлгоод салхилуулах энэ бол нэгдүгээр арга хамгийн бидний хийж. Хоёрдугаар арга агаар цэвэршүүлэгч бол угаасаа яг PM-ийн бохирдол буюу манай Монгол оронд хамгийн их байдаг 70-80% эзэлдэг энэ бохирдлыг бол шүүдэг гэдэг нь батлагдсан. Тэгэхээр тэр зүгээр ерөнхийдөө хар утгаар юу гэж ойлгох уу гэхээр одоо бяцлаг нь одоо бид нар хийхэд ингээд нэг усан шүүдэгтэй адилхан энтэй талаар нь агаар орлоо нөгөө талаар нь цэвэр нь гарлаа тэр агаар дээр хөвжижсэн хатуу битүүд нь энэ одоо фильтр буюу тэр шүүдэг юмдаа наалтаад үлдээд энтэй талаар нь цэвэр гаргана. Тэгэхдээ энийг юуг анхаарах хэрэгтэй гэхээр Монгол хүмүүс яадаг гэхээр тавилга тавихаараа одоо танаа энэ ч гэсэн юм шиг тойруулаад ингээд тавьчихдаг тий. Ханаа тойруулаад манах чинь телевизрээ өргөчөө. Гэтэл агаар цэвэршүүлэгч яах хэрэгтэй гэхээр агарын урсгал маш сайн сэлгэж идэг яг тэр цэг дээр байх хэрэгтэй. Хандаа нагаа тавьчих юм бол нэг утгаараа тэр цэвэршүүлэгчдийн нэг талаар нагаар ороод нөгөө талаар нагаар гарах хэрэгтэй байхгүй. Тэр нөхцөлийг хангаж бид нар хэрэгжилж чадах юм бол энэ нөлөөтэй. Шууд хандаа ингээд тулгаа тавьчих юм бол нэг талаар ороод нөгөө талаар гарахгүй. Эсвэл нэг талаар огт орохгүй нөгөө талаар нь гараад авах юм бол тэр яг өөрийнхөө хийх ёстой даалгавартай ажлыг хийж чадахгүй гэсэн. Тэгэхээр тийм гэсэн. Түрүү ярианд бас ярианы ихэнд бид хэд ярьчлаа л та. Монгол гэрт одоо хамгийн ийм агаар сэлгэлт сайн байна гэд хэлчихсэн тий. Ер нь бол Монгол гэрээ чи ингэдэг юм билээ. Яг би тэр нэг юм аюур зам гэж судлаач хийсэйг н агарын урсгал судалдаг судлаач хаалга ингээд татхад те яг эндээс агаар ороод тэг ингээ мөг хэлбэрээр ингэж гард юм. Бүр ингээд тэр агарын урсгалын зураглаар дээшээ ингэж гараад тэг тооны агаартай цуг ороод ингээд тэгээ доогоороо бохор орон гардаг. Одоо юугаар гэсэн үг шүү дээ. Одоо хаяа гар гэсэн үг шүү дээ. Угаасаа бүр яг бүтэн сэлбэж тий. Бүр үнэхээр нөгөө нэг агаар сэлгэлт юм бол төгс одоо бүр ингээд зураглаар нь харуулхад бүр яг ингээд бүтэн яг ингээд дотроос ороод гараад тооноор ингээд цэвэр агарын сэлгээ доошоо ороод хаягаар гардаг. Тэгээ би нэг яг энэ гэр ярьсантай холбоотой бас нэг юм ярих гэж бодлоо. Юу гэхээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн 2023 онд нэг олон улсын сэтгүүл юм хэвлүүлсэн байна. Тэр нь юу гэхээр дэгдэмхийн органик буюу одоо энэ багжнарга формальдгид, бензол толгой формальдгид, бензол толгой нь болохоор энэ нийт дэгдэмхийн органик дээр орчод байгаа. Эднэрийг ингээд 140 одоо цэг байгууллага дээрээс объект дээрээс 500 гаруй дээжинд шинжилгээ хийхэд 95% нь формальдгид буюу сая миний хэлдэг хавдар төрүүлж байц илэрсэн байна. 95%. Тэгээ би тэр судлаачнаас тухайд асуужсан. Би тухайд юу яадаг гэсэн гэхээр за ингээд засварын ажиллал эртгэн хий, будаг шохооноос ингээд идэгсэн чи хүү эдэр ингээд бүгдээрээ шин засварын сайлсан юм уу гэдгсэн чи газар байсан юм гэж гүү штэ. Эдэр чи ингээд зарим нь шин, зарим нь хуучин, эмнэлэг, сургууль, цэцэрлэг худалдааны төвүүдэр ингээ хийсэн байгаа байхгүй. Тэгээд яг саяхан энэ гипсэн хавтангаас формальдгээд ялгардаг юм байна. Тэрнээс ингээд юм үүсдэг юм байна гэд нэвтрүүлэг үзэж байгаа. Гинт нөгөө судалгаа буцаж очиод ингээд харсан чинь Монгол гэр дээр формальдгээд илэрэг. Формальдгээд хамгийн их илэрсэн болохоор юу гэсэн гэхээр нэгдүгээр худалдааны төвд дэлгүүр, хоёрдугаар цэцэрлэг, гуравдугаар сургууль байгаа. Тэгэхээр тэр нэг яг энийг тэрийг ингээд уншаад ингээд харж ирсэн чинь Монгол гэр чинь би бодохдоо юу гэж боддог гэсэн гэхээр аюу их будгаар ингээд боддог. Дээрэс нь ингээд гал түлээ тэр будаг нь халаад ингээд аюу их бодис ялгардаг гэдэг тийм бодолтой байсан тухайн үед бол тэгтээ бол бензол гэдэг нь бол Монгол гэр дээр одоо ялгарсан байсан. Тэгтээ яг формальдгээд гээд орон сууцны буюу барилга байшин илэрж байгаа тэр юм яг Монгол гэр дээр илэрэг байсан баг. Тэгэхээр магадгүй одоо яг тэр синтетик гипсэн хавтангаас үнэхээр ялгардаг болвол сургуульч бай, цэцэрлэгч бай яг худалдааны төв яагаад тэгж өндөр байсан болоо гэж би яг бодоод яг худалдааны төв шиг том талбайтай агаар сэлэлт бас харьцангуй их явдаг жижиг ингээд өрөөнүүдийн хаалга хаачдаг бодвол ингээд нээлттэй дүү байдаг шүү дээ. Гэтэл тэд нар ч нөө таславчуудаа дандаа гипс хавтангаас голдуу хийсэн байгаа байхгүй. Зөв энэ бол миний тэр нэвтрүүлэг үзсний дараа энэ судалгааны дүн өмнө харж ирснийхаа дараа бодож одоо яг судлаачны сониуч зангаар одоо анализгээ ботход яг тэгж санагдсан надад. Ер нь таны ярианд бас нэг хавдар гэж их гарч байна л та тийм нэг хавдар үүсгэгч элементүүд ингээ байгаад байна гэдэг ингээ яриад байна те. Тэгэхээр ер нь яг ингээ агарын бохирдол гэдэг зүйл нь за дотоод гадаад гэлтгүүгээр ер нь яг хавдрыг үүсгэгч нь яг юм байна уу? Ер нь яг зүгээр бидний хоол унд идэж ууж байгаа зүйлснээс л бид нар хавдар энэ өвчин гэдэг зүйлийг ингэж аваад байна гэж яриад идэг ихэнхдээ те. Тэгвэл яг гол хүчин зүйл нь яг энэ агаар юм биш үү гэдэг зүйл дээр бас бодогдож байна л та. Мэндийн байгууллагаас яг ингээ
тэр хавдрын шалтгаан нь каос буюу яг шалтгаан нь тэрийгэ зарлцсан хавдрууд их ховор байдаг байхгүй ер нь. Тэгэхдээ уушгины хавдрын үүсгэж шалтгаан агаарын бохирдол гэдэг 2017 онд дэлхийн эрүүл мэндийн аль биесээр зарласан мэт. Одоос бараг 10 жил өмнө гэсэн үг тийм. Тэгэхээр тэрэн дээр бол өөр жилээд байгаа дотоод гадаад гэж ялгаагүй. Ерөөсөө агаарын бохирдол бол уушгины хавдрын одоо шалтгаан мөө гэж зарлцсан. За Монгол оронд бол сүүлийн 10 жил уушгины хавдар 50% ирсэн мэт. 50%. Гэхдээ манайх шиг элэг бүтэн Монгол гэл ингээл гой хөтөлбөрүүд хэрэгжүүлээд ингээл элэг рүү ингээд анхаарал хандуулаад байгаа болохоос ш яг үнэндээ нөгөө агаарын бохирдлыг уушгины хавдартай бүр ингээд статистик ингээд хайхаар яг уушгийнхын тусдаа ингээд ерөнхийд нь ингээд бичиж тавьчихсан. Би ч ингээд бүр ухсаар агаад нөгөө өөр агаарын бохирдлууд төгчсөн ингээд ухсаар агаад тэрийг нэг яг манай улсын засгийн газрын мэдээрээс ингээд харахад тэгж ихсэн байгаа байхгүй. Тэгэхээр уушгины хавдарт бол шууд нөлөөдөн батлагдсан. Дээрээс нь уушгины хавдрын нас баралтын 40% нь агаарын бохирдол. Тэр юу гэхээр 10 уушгины хавдартай хүн байх юм бол 4-ийнх нь нас барах шалтгаан нь агаарын бохирдол болдог гэсэн. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгийг маань үзэн суугаа үзэгчдэд үнэхээр хэрэгтэй мэдээллийг хүргэж чадсан болоо гэж бодож байна. Тэгээд мэдээж одоо дотоод засал хийхдээ ядаж л те анхаарах ёстой юм байна гэдгээс ойлгож байгаа лөө. За тэгээд барилга байгууламж барьж байгаа хүмүүс маань ч гэсэн энэ тал дээр бас анхаарат өгөөл те. За тэгээд мөн одоо ийм бүтээгдэхүүнийг ч гэсэн айлтгчтэй аваад тавьчих юм бол бас нэг хаанаас яагаад вэ те ямар үед ингэж энэ маань хангинаад байна гэдгийг бас ингээд нэг анхаарад харчих боломжтой болж байгаа юм байна. Тэгээд таны энэ их судалгааны үр дүнд бас үзэгчдийн эрүүл мэнд те манай ард түмний эрүүл мэнд бас ингээд хамгаалагдчих байх болоо. Тэгээд бас ийм одоо ээлжтэй ажлуудыг хийгээд те за тэгээд энэ олон хүнд мэдээлэл хүргээд явж байгаа танд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Та бүхний бас ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хурц ирсэнд. Тэгээд ерөнхийдөө яг манай үзэгчд маань бас тодорхой мэдээлэл өгдөг. За дотоод орчны бохирдол гэдэг зүйлийг яг сонсч ирсэн боловч яг хаанаас яаж мэдээлэл авах вэ? Яаж арга хэмжээ авах вэ гэдэг зүйл дээр бол тодорхой мэдээлэл өгдөг учраас бас магадгүй иргэд маань бас танаас юм зөвлөгөө мэдээлэл бас авах боломжтой байх гэж бодож байна тийм үү? Тий боломжтой. Миний пэйжийг дагаж болно шүү бас. Яг мэрэгжлийн пэйж хөтлөд явдаг би өөрөө. За маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор хүний их эмч, орчны эрүүл мэндийн судлаач Дэлгэр Зол бидний зочноор оролцлоо. За хөтөлбөрийн турш хамт байсан үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргүүлцлээ. Тэр баяртай.